하나, 둘, 셋. Hi guys. Sano. 해준맨. Nэмбэн. өглөөний мэд. Оройн мэд. Өдрийн мэд. Та хэд минь сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За хамгийн эхлээ уушлаарай. Юу Хүн байхгүй юм энд? Нэг хүн байна. Тэнд нууцсан нэг хүн байна. оо Хамгийн эхлээ уушлаарай. Уушлаарай guys. Майк аим буруу байна. Тэр нь одоо ингэж амар парам сүрээ гэсэн дууд амар чанга гээд үлэхтэй. Тэгэд ийм шинээр авсан. Тэгэл ковбойг шинээр авсан шүү. ийм нэг юм хорлон шиг юм авсан. Бид хоёр ч анх удаа подкаст хийж штэ, тий? Тэг сайн мэдгүй болохгүй. Одоо бүр сайн боловлуулах штэ, тий? Тийм үлээлцтэй сонсохгүй гэж найд. Бид хоёр ч зайлуулах майкасаа жоохон зайтай үлээхгүй ярих Хичээ. Sorry. Би миний бүр зүгээр ингээ шүлс мэс затраад ирүүгээр зүгээр. Бид хоёр бүгдийг нь харж байгаа шүү. Та нар би чам бүгдийг нь хараад, бүгдийг нь хараа гомдоод инээгээл, тий? Тэгж юм чи жоохон гой үгийг гой сайн үг бичээрэй заяа. Аминдаа л гайгүй хичээгэл байгаа. Хичээгээл байгаа хгүй өнөө. Болохгүй л байна л та. Тийм ч өөр ингэж мэдмээр байгаа зүйл ч юм уу те зөндөө ингэ солонгосын талаар асуугаарай. Трендний талаар дахиад дарж бодно шүү дээ. Тэ? Тренд бас солихтой юм чи. Ихэлгүй. Өнөөдөр юу ярих юм? Өнөөдөр бол 한국에서 꼭 해봐야 할 것. Солонгост ирэхлээрээ заавал хийж үзэх ёстой зүйлсийн талаар ярих байгаа. ярихаага. Энэ миний нөгөө байкны бариулгаа шойлгоор юм уу? Хөөрхөн астай те. Тэний хажуу тийш олж болох шүү сайн чи. Тийм. Би амар ойрхон байна уу? Мэдгүй. За. За хамгийн эхлээд би бол солонгост удсан. 17 18 жил болсон. 7 жил болсон номын чи. Тэгээд солонгост амьдарч байхад ямар байснаа хэлье. Окей. Number 1. Жимжэлбан. Монголоор юу хөө? Жимжэлбан гэдэг нь болохоор саун. Саун. Зөв монголоор саун гэдэг юм байна тий. Монголч ер нь саун зөндөө болсон байлээ. Солонгос ер нь бол анх солонгосоос ихсэн шүү дээ. Жимжэлбан чи солонгос юм уу Японы юм уу тий? Тэр ингээд сүнсээ ингээд Боогоо малчруу баацсан нөө. 24 цагийн унтаал картун үзэл эсвэл орон бан Хүдний бүстэй өрөө юм уу? бүстэй өрөөч сайд Би тэгэхээр сайн мэдгүй яагаад тэгэхээр нөгөө нэг явж үзээгүй. нэг шивж үзээгүй бол солонгос Хаач амьдралтаа. Монголч уу? Тий. Oh my god. Би бол гэр бүлийн хамт амьдчихсан юм чинь. Жоохноосоо солонгос байхад 7 хоног нэг удаа явж ирсэн. Аха. Зөв 7 хоног 5 дахь өдрийн сүүлд гэр бүлээрээ яваад нэг тийм ромамагийн юм байдаг. гой ингээл усанд ороод гой 2 давхар руу очоод машиныг дугуйгаад мэшил уугаал шикээ уугаал гэр бүлээр аим зөндөө тэгжсэн. Тэрний дараа ах ангитай найзуудтай бас амар том сауны газар байдаг гинэ. Юмсааны талд. Одоо байхгүй болсон. Чи мэдгүй юу харж исэн юм шиг байна. Амар том саун гэсэн газар харж исэн юм шиг байна тий. Тийшээ нэг найзуудтай явж исэн. Тэг том болоо сайн яваагүй л ер нь бол солонгос дэрсэн бол заавал явж үзээрэй гайсан. Тэгээ нэг надтай адилхан саун өдрлөө явж үзээгүй хүмүүс нэг тийм роман шиг юм байж магадгүй нөгөө драма энэ төр гардаг болох тийм. Хонин толгой байлаа юу нэг хэн шиг болоод зантай гомь идээд гарч ирэнгүүтээ банантай суугаад нэг тиймэрхүү юм шүү дээ. Тийм. Тиймэрхүү юмнууд хийж үзвэл аяга сонирхолтой юм шиг байна. Тэгээд аял маялаар ирж байгаа хүмүүс ч гэсэндээ байвал саунаар ингээд жимжэлбан тур. Жимжэлбан тур. Заавал хотелд унтах биш. Жимжэлбанд унтж болдог ахгүй юу? Тэгээд гол нь нөгөө солонгосын тим юмнууд нь ингээд амар гоё хэлсэн байл шүү дээ. Харин тийш амар гоё. Цэвэрхэн том нөгөө тоглоомын газар мадартай хүртэл байдаг. Тоглоом хүүхдүүдийн тоглоомны газар байна. Би аль дээр ягаад тэр 7 нэг удаа явжсэн гэвэл хүүхдүүдийн тоглоомны газар байна. Тэгээ такку теннис ширээний теннис гэр бүлээр амар тоглох туртай байсан. Тэгээ тэр яг тоглож байгаа кино үздэг өрөө гэж байдаг. Амар кино театр амар том. Тэгээ тэрэндээ ингээ хоорондоо зүгээр хөвтэл тэгж байгаа амарж ийн гэсэн үг. Нэг амарж ийн. Тэгчихсэн байхгүй юу? Дараа мунаатай гурал хамт явдаг. Би чи нэг юм яг тэр нөгөө нэг эмэгтэйчүүд ингээд ичээд өөр газар буцаас л болтгоо бодож чаа. Болохгүй шүү дээ. Юу гэсэн үг вэ? Тэр чи том шүү дээ. Яг усанд орд юм шүү. Тий. Усанд ороод угаасаа тийм шүү дээ. Би тэгээ яг газар явъя гэхээр бас юм байгаад байгаа. Тийм үү? Тий. Яа газараа яаж явах вэ гэж амар аим уу? Тийм үү? Би өөрсдөө явж үзмээр л байна тэгэл. За явж үзье. Замцэг явъя. Явж үзмээр. Тэгээ тэр ус нь чинжааж баа.
гоё бүлээ уснаас эхлээд Бүр ингээд халуус хав хэрэлэр халуус үрдэг гişнэр байдаг гэсэн шүү дээ. гişнэрээ яг хамаагүй сууж болохгүй. Тийм үү? Имэнэр суудлын ингээ барьцсан байдаг. Оо. Ингээ солоос имэнэр жоохон тийм байдаг аахгүй юу? За. Суудлаа ингээ хамаагүй барьцсан байдаг. Дээрээс заавал өснөө шампунад усанд орсны дараа усан ингээд тан тийш орох хэвээр. Халуун ус. Тэрийг аим нэг имэнэр бас дургаад. Хөөе чүйний дараа байсан. Юу Амар тийм круто ингээ тийм чүйний дараа байсан. Тэгээ тэр дотор уураг гэдэг үү? Ууртай өрөө гэдэг үү? Халуун уураар үлдээ. Халуураар тиймд ингээ жоох удаа ингээ байж байгаа. Тэгээ бас гүд ус мөслөө орд юм шүү. Хамгийн их халуун ууранд орох хэрэгтэй. Тэгжээж жоохон дэга гав гэх Хэрэг хэрэг ингээ сайхан явах гэдэг. Окей. Ингээл хайггүй мана хийх юм амар зөндөө нэг очилгоо 24 цаг байхгүй шүү дээ байхгүй юу? Чин зарууж байгаа. Тийм чинь Жинжибан заавал явж үзээрэй заяа. Хоёр дахь зүйл юу гэвэл ханган ханган пикник. Солонгос төрөл хангаан заавал орох хэрэгтэй. Заавал явах хэрэгтэй шүү дээ. Хангааны хэрэг дээр очиж Явж үзсэн үү? суух хэрэгтэй. Суух хэрэгтэй. Тэгээ одоо дулаахан болсон болохоор яг бүр тэ. Яг 100-ны өмнө явах хэрэгтэй байхгүй юу? Яг 100 нь болохын өмнө яг гой дулаахан одоо ийм үед. Яваал зүгээр л нэг тужаарэ. Одоо нэг газар нэг кемпинг хийдэг дэвсгэрнүүд дээ шүү дээ. Дэвсгэр юма тавиал Тийм. гой мэгчүү beer аунга. Одоо бол гой юм педаш гэсэн. Захиалгаа бол хийгээд. Зөв захиалж болдог шүү. За хамаагүй хаанд суусан ч захиалж болдог. Тэгээ яаж захиална гэвэл захиалвал юм миний суусан газрын ойрхон педалжуун гэдэг номертой ингэж педалжуун гэдэг. Тийм нөгөө нэг захиалгын одоо юугаа пикап хийдэг тийм номер амар зөндөө болсон. Өмнө байдгүй байсан. Өмнө байхгүйсэн. Тийм газар дээр захиалгаа хаамууд дуудаж авчраал тэгэл аваал идэл. Болоос нөгөө нэг GSU Pyeongchang мэдрээс хангаан ламён гоймон. Хангаан ламён заавал идэж үзэх хэрэгтэй шүү. За хангаанд очиод хангаан пикник дээр хангаан ламён заавал идэх хэрэгтэй. Эсвэл чикен юм уу допоки захиалж идчихсэн зөндөө. Ганцхан идэх юм гэлтгүй нөгөө хангаан дээр чинь нэг хангааныг өөрөө харж ийн. Хоёр талхлаар хангааны аль хэсгээс шалтгаалаад үзэх юмнууд бас амар их. Чи ямар хангаан хамгийн дуртай? Би пампу. Тий. Пампу эсвэл маван талтай байдаг шүү дээ. Мангон хангаан, мангоны талд хангаан гэдэг. Хангаан ч үржилсэн юм урт байгаа. Зөндөө байхгүй дүгсом гэж байдаг. Зөндөө ингэж байдаг. Тэгэд энэ пампугийн хангаан болохлээрээ нөгөө нэг гүүрэн дээрээс гэрэлт ийм ориглорон тэр амар хөөрхөн. Тэр амар хөөрхөн орой үлж үзэл гоё. Оройны 8-аас эхэлдэг баха. Тийм үү. Тэрийг хайгаад энд оруулж. Окей, оруулчих зав. Ингээд ер нь пампуч амар хөөрхөн билээ. Би анх дүгсом амар зөндөө явчихсан ахгүй. Гэрээс ойрхон дүгсом байсан. Тэгээ дүгсомд бас Суёнжан гэж яадаг пул. Тийм. Пул гэж тэндээжсэн. Ер нь дүгсом зөндөө усны бассейн. Усны бассейн ч бас явж үзээрэй. За. Тийм. Хямдхан. Тийм. 5,000 гэсэн 10,000 гэсэн тийм. Одоо эхлэн нэрээ. За би тэр биш ээ. Ер нь тэгээ пампуч амар гоё. За. Пампуны дараа тэр тариг айж байгаа. Пампугийн дээдл. За. Тэр амар гоё алтан ингэж тари гүүр гэсэн. Зөв би тэгээ пикник хийх ингэж тужаары тийм байхгүй гэвэл ойрхон бүх юм ингэж одоо нөгөө зээлж авдаг нөгөө заавал пикникийн сандал ч юм уу дэвсгэр байхгүй байх юм бол тэднийг түрээсэлж хэргэлдэг тийм газрууд байдаг байхгүй юу? Тийм сетер түрээсэлж өгдөг сетер хэрэг мэрэгтэйгээ яваад тэндээсээ ингэж сайхан түрээсэлж аваад очоод сайхан юм ийж суугаад пампугийн одоо нөгөө нэг шоу үзгийн шоугаа үзээд сэлээд ч юм уу тэгээд хийх юмнууд амар гоё. Тийм тэгээд Солонгос дээрэл заавал хангааны эрг орох хэрэгтэй. Яг ямар зүйл хиймээр энэ чинь таны сонголт. Та бүхний сонголт. Ер нь бид хоёрын хамгийн хөөрхөөс хангаан бол пампу хангаа гэсэн шүү. Тийшээ нэг очиж үзээрэй. Тэгээ ер нь бол юу хийжсэн гэвэл би бол найзуутай ер нь явал бод гейм юм зөндөө хийжсэн. Бод гейм. Найзууд нэг карт ч юм уу тий Солонгосын амар зөндөө тоглоомнууд зөндөө байхгүй. Тэрийг найзнууд ингээл авч ирвэл хоорондоо зүгээр тоглож байгаа л тэгэл кофе ууж байгаа л тэгэл орой бол юм захиалж идэл тэгээ усан энийг харж байгаа л гэртээ явж исэн. Сүүлд би пампу дээр юу яасан? Тэр нөгөө гүрээний хэсгийг нь машингуу болгоод нэг тийм фестивал шиг юм болж ирлээ. Амар зөндөө юм хийдэг юм байлээ тий. Food corner дээр хийцэн. Тэнгүүтээ чихвчтэй хүмүүс яваад бүжиглэл явцсахгүй юу? Чи юу юм бэ? Бид нар л баттай мааш ингэ. Тэгсэн чинь тэнцээ нөгөө нэг бүсүү мод ингээд
Харин тийм. DJ шоуд гэхдээ ингээд зөвхөн тэр чихвчтэй хүмүүс тэр DJ ингээд Сонсож болсоогоо чаддаг сонсож тийм. байгаа. Бус хүмүүс мэдгүй. Ани тэр амар инээсэн төв юм уу? Тий. Тэгэл нэг их чи ингээд хоол авахгүй зогсчихсан хот ийм цэнгэр чихвч үзээ. Тэгснэ ганцаараа тийм бүжиглээлсэн. Тэр юм мэдгүй шүү дээ. Тэр чинь одоо ямар өвчтэй хүн бэ гэд. Хараадсан чинь тийм юм болж исэн юм байлээ. Тийм болд юм бэлээ. Бас funny хэ. Амар гоё гас тэг хөөрхөн гас тэг. Үзүүл дажгүй санагцсан гэж. Би ч SNS хаасан ч бүгдээр ингээл ямар ч дуугүй зүгээр гадуур ахгүй юу. Тэгсэн мөртлөө энэнийхээ сонсвол клуб дотор шиг ингээл бүгдээр амар гоё DJ яг урталтад хийдэг гинэ. Тийм гин. За тэрээс хийж үзээрэй заяа. Тэр бас сонирхолтой. Окей, next. Одоо нэг зогсож сонсъё. Окей. Чума. Өөр хаширсан хоёр. За өөр 3 дахь илүү. 3 дахь тий. 3 дахь нь бол зах явж үзэх хэвээр. Солонгосын зах. Монгол зах яадаг вэ? Зах байгаа штэ наран тул зах. Наран тул захаа. Тий, наран тул зах. Нөгөө нэг солонгос чинь зах нь Монголоос ялгаатай нэг юм байна. Хоолнууд одоо маш ихээр байдаг. Үндэсний хоол болж юм уу? Солонгос хоолнуудаа өөрсдөө зах дээр аймаг садаг. Тэрүүгээрээ нөгөө нэг бус орноос ч гэсэндээ ялгаатай. Тэгээд монголчин хоолны газар мазар тийм их байдгүй штэ. Тийм үү? Байдгүй юм. Ер нь бол зах дээр нэг тийм их байдгүй юм. Би бол тэгж нэг харж байгаагүй. Яг зүгээр нөгөө цайны газар гэж жоохон юмнууд бол байгаа л. Солонгос шиг тийм ингээд нөгөө нэг зогс мокс шийддэг ч юм уу. Тийш. Байхгүй тий. Хамгийн дуртай зах хаана вэ? Чиний? За миний байн гордог зах бол Кёндун шиж байгаа юм заяа. Чонгнягны талд тий. Тэгээ энэ болохоор ерөнхийдөө маш хямдхан хүнсний бүтээгдэхүүнүүдийг зардаг газар ойлгож болно. Гэхдээ аялаар ирж байгаа солонгос аялаар ирж байгаа хүмүүсийг очиж үзүүл зүгээр гэж бодож байгаа нь 광장 시장 좋아. 관장 마켓. 종로인 탓대득. 오레노. тэгээд 통인 시장 알아? 통인 시장? 종로 бас 경복궁인 тал. Тэр чисэрэн гадаад хүмүүс очивол ингээ ер нь та нар очивол монголчууд очивол гоё юм бэл. 통인 시장 чинь бүр ингээд coin сольж аваад тэрүүгээр авах юм шүү. Тэр нь концепт нөхгүй. 통인 시장 бол coin-ыг мөнгөөр аваад тэгээ тэр өөр тэр зах дотор байгаа юмнууд идэх юм ч юм уу. Тэгээ тэн дээр нь бас 유명한 게 간장 떡볶이가 되게 유명해. 기름 떡볶이? тийм. 기름 떡볶이 гэдэг уйлаар хийсэн 떡볶이 амар нэртэй газар ахгүй юу? Тэгээ тийм юмыг идэхдээ зүгээр энэ авсан коинараа төлөөд ингэж авч иддэг. Тийм гоё. 재미가 있어. тий? Тэр биш 광장 시장 бол ер нь бол битүү хоолол гэж ойлгож байна. амар өөр. Зүгээр солонгос хоолыг бүгднийг ийж үзье гэж бодвол 관장 시장 руу явах хэрэгтэй. Тэгээ дунд нь ингээд 포장마차 шиг тий дунд нь ингээд бүгдээрээ суугаад ингэж идэх. Шууд хоол идэж болмоор. 근데 өөр захнууд бол тиймд бол биш ахгүй юу? Тиймд бол биш ахгүй. Тийм их бол ахгүй. Яг 광장 시장 чинь гадаад хүмүүсөндөө очиж тэгдэм болов. 관장 시장 дээр чинь тэгээ нөгөө драма эднэрийн зураг авалт амар хийсэн. Netflix эднэр дээр гарч ирсэн кинонуудын зураг авалт тэн дээр айгуу хийсэн гэд. Европ хүмүүс бол амар их очдог. Амар зөндөө юм бэлээ. Тэгээ тэндээс юу нэгж нэртэй үеэл 빈대떡 мэдхүү 빈대떡. 전 팬케이크 шиг 전 амар Korean pancake. Korean pancake амар нэртэй юм бэлээ. Өөр юкэ амар нэртэй юм бэлээ. Нөгөө түүхий мах. Тэр их амар зөндөө. Зүгээр бүх газар ингэ зардаг гэж бодоолоо. Тэгээ YouTube дээр харсан чи 풍자 чи хэдэн оны өмнө YouTube дээр 풍자? 아니야. 신기루? 알지? гэж нөгөө хоол иддэг хүн юм уу? Нөгөө 개그 우먼. нөгөө амар том битэй. амар том битэй. солонгос нэртэй хүн байдаг байхгүй юу? 연예인. Тэгээ тэр 연예인 чи 광장 시장 хэдэн оны өмнө очиод за эзэн үү? 회 эзэн чинь тэр ингэж нэг хүн идмээр заагаас ингэж зарт юм байлээ тэр газар чи. Нэг хүний идмээр харсан. Уг нь бол мажа. Тэг зардгүй шүү дээ. Гадуур бол тэг зардгүй байхгүй. Нэг хүний идмээр. Тэг яг нэг хүний 10,000 айлгүй. Тэг яг нэг хүний порцтай гэсэн үг шүү дээ. Тэг бүгдэн ингэж өөр ингэ гой хөөрхөн тавьж өгцөө. Би тэн дээр юу идчихсэн? Им кембаб заяа. Гэтэ нөгөө нэг энгийн бидний иддэг кембаб шиг биш. Ингээд будаан гадна л та.
Аа, Базаахан гадна. тэр амар нэртэй. Тэгээ чинээс дээрээ нэртэй. тунаа ингээд тавьцсан. 참치 ямар юу вэ? 참치 누들 김밥. Тийм, тэнгүүтээ хажуудаа болохоор нөгөө пүндүүстэй нөгөө юу байдаг штэ. 잡채. Тийм. Би тэрийг идэж үзсэн. Тэр бас айгүй хямдхан байсан шээ. Тэр амар нэртэй байсан. 2000-аас Тийм, 2500. айгүй хямдхан цаад юм лээ. 근데 ямар самцтай байсан. Дажгүй. Not bad. Not bad. Зүгээр анх удаа очиж юм чи яваад идүүл зүгээр юм байлээ. Тэгээ тэрийг жоохон сайн хайх хэрэгтэй байсан байлээ. Би тэрний яг гол талд нь хайх байсан байхгүй юу? Өмнө хоол яваа. Аа жоохон ингэж хажууд тийш ингэж Тийм. дотор нь урж ийш байсан. Тийшээ нэг очиод идэж үзээрэй заяа. Тэр амар нэртэй газар. Ерөн дээрээс нь макколи амар зөндөө зардаг. Аа. Удааны ярих. Тэг пинтедо гэдэгтэй хам зүг макколи ч сууж үзээрэй заяа. Тийм байсан. Ерөн бүгд ингэж амар гоё. Ваа, 진짜 맛있다 아니야. Бүгд нэг тийм гоё амар гоё амттай байдаг амт гэхдээ яг байдаг амт. try хийгээд айгүй дайггүй гэж хэлэх юм уу. Зүгээр солонгосын яг тэр газар л солонгосын ингээл culture амар гоё орцоо байхгүй тий. Гадуур бүгдээр ингэж нэг нэрээ суугаад юм уу мэдээл. Тэг 재밌어. тийм чи заавал очиж үзээ. 종로 시장. дээр бол 광장 시장, 광장 시장, 통일 시장, 통인 시장, 통인 시장, 통인 시장. өөр 경동 시장, 경동 시장. 이런 덤. тий. Яг солонгост амьдардаг яг нөгөө хүмүүс байвал 경동 시장 руу илүү явбал зүгээр байж магадгүй би бодчих. Бас нэг юм юу гэхээр тэр захыг харж байгаа хажуу талд нь Starbucks аваад яваарэ. 알지? 알지? 알아? 이시 яваа. мэдхүү. 이시. Амар гоё. Энийг бол мэдгүй юмсан таахаа. хайг нь оруулчих. Яагаад гоё гэвэл Starbucks шинээр нээсэн мөр уг нь тэр нь өмнө бол кино театрээс аахгүй юу? Дээр үеийн кино театр. Дээр үе. Тэгээ тэрийг гоё Starbucks оруулаад амар гоё том. Тэг ингээд суудланчс ингээд кино үзэж байгаа юм шиг юм доош ингэж. 진짜 том. 진짜 том. Тэр 꼭 가봐야 돼. 스타벅스 경동시장이 터트레드. захиалга. 망원시장. тэндээс 비스바스 해야 돼. тэр бол тийм том биш л дээ. дайжгүй. дайжгүй. 근데 거기가 бас нэртэй нь юу гэхээр 고추튀김. 고추튀김тэй бас 막걸리 амар нэртэй газар тэр захын заяа. Guys, team чи 망원시장аас тэр 고추튀김ийг аваад жоохон алгуул 망원 한강 갈 шиг нахгүй юу? Тэгээ тэнд очиод сайхан суугаад идэг байхгүй юу? Тэр нь яг нэг юм космагийн болж байна гэсэн. 아니 бид хоёр ингэж хэлсэн коусаар ингэж нэг удаа яваад ингэж үзээсэй. үзээд хэлж өгөөрэй. Тэгвэл амар гоё яхаа тий? Хэлсэн дээр тэгвэл ер нь бол тийм бас захны тал ингэж байна. Өөр хэлэх мөө тип 있어? бэлэн мөнгөтэй явбал даж картаас. Нэрэ. Одоо тийм хийх мэт картаар үйлчлдэг болцсон л та. Гэтэ яг нөгөө нэг бас дургүй байдаг. Бэлэн мөнгө байвал захаар ингээд тоор эднэрийг хийгээд бол надад авдаг бэлэн мөнгөтэйс нь илүү амар санагдав. Бэлэн мөнгө эсвэл бол ингээд банкаар ингээд шууд явуулж болох юм уу? Яа тэгвэл шилжүүлдэг юм. Ер нь бол чонгногийн тэр том захчим тэр ингээд зардаг настай ингээд хүмүүс бүгдээрээ картаар аммааргүй байдаг хүмүүс. Яг тэгвэл бүгдээрээ хэмтхан 5000 6000 гэж тэрийг бас картаар ингэж мөнгөл тэр бас мөнгө юм байл та. Тэгж болдгоо гинэ. Ер нь дургүй байд юм чинь. Тэр меню паны дайдалтад ингэж юугаа бичсэн байт юм бэл. Нөгөө нэг Тэжа гансны дугаар эднэрээ тэрүүнлэн шүн шилжүүлж агаад авдаг ч юм. Шилжүүлт юм уу? Эсвэл номинэйшн шиг хонгом кэш. Окей. Дөрөвдөх. Бабам. PC방. You know PC방? Интернет кафе. солонгос интернет кафе амар гоё болсон шүү. Аль дээрий дараам дээр гардаг PC방 아니야. Одоо зүгээр PC방 дотор хоол идээд унтаж болдог бүр тийм. Алж байгаа. Амар. Нэг удаа зүгээр л очиод үзье. Тий. Гоё PC방 олоод очоод яваад үзээрэй. Амар гоё толгоцтой хүмүүс байвал тий. Тэгээ заавал толгохгүй ч гэсэн тэнд очивол тэгэл янг програм, телевизэрний талын юм ингээ үссэн ч олон хамаагүй гэл. Тэгээ суудлан бас амар гоё. Тий. Мэдээс санчуур амар гоё. Гоё ингээ суугал ингэж босвооргүй ингээл яг ингэ. Суудлан амар гоё хайдсаад тэгээ хажуу талдаа ингэж бүгдээр жоо хаагдсан байдаг. Бөөдөн хүртэл газар зөндөө байгаа шүү дээ. Зөндөө байгаа. Хоол нь бас амттай. Амар их амар их. Би саяхан бас орсон зөө. Ямар юу ийцэн? Би чинь юу идлээ нэг тийм самгивсаар жантай гомын ингээд хамт гарч ирдэг. Дээр нь өндөг шаарч марцсан. Ваа. Авчицсан. Аюу гоё юм билээ. Тийм үү. Би өмнө PC банкт арбайт хийжсэн. 청량리의 талд
Дээс сурж байгаа зүгээр хідэн сар аярбайд хийж үтсэн. Өглөө ер нь PC банк чи 24 цагийн PC банк зөндөө байхгүй юу? Тэгээ бас орой 10 цагаас нас хүрээгүй хүмүүс бол оруулж болдгоо. Тийм бас байдаг. Тэгээ би бол өглөө 6-аас 12 хүртэл илүү. Өглөөний цагаас ингэж хийжсэн байхгүй юу? Хийхэд хоол нь ер нь эргэжтэй ч үзэнд очин тоглоом хийгээд тоглож байгаа бүртлөө тэгээ зарнууд нь ингээд зүгээр бүр ингээд телевиз шиг юм үзэл, унтаал үзэл хоолын цаг хоол идэл бүр ингэж амьдч байгаа юм шиг. Тэгдэм байлээ. Аялаар ирж байгаа хүмүүс гэвэл ер нь бол хоол ингэж идэж үзээрэй. Кафе ороод хоол идэж үз. Хоол идэж үзээрэй. Байхгүй дэмжиж ямар хоол зарж байгаа. Ламян часаар. Ламян бүх зөндөө ламяны тэнзанжиг юм бэ гээ. Жижигээд нүхтэл зарж юм лээ. Тий. Би бүр харснаа гайхаа юу. Өчтө баг хоолын газар юм биш үү? Тий шүү дээ. Тэгээ бүр тэр нь бас quality хийсэн жоохон. Тий, амттай. Spam mayo доппа амттай шүү та нар. Spam mayo доппа хийдэж үз. Spaghetti гэдэг жажангманы ламян часаад тэр чис идэж үзээрэй. Их дэжгүй санагдсан. Дэжгүй шүү юу нь бол заяа. Хэрэлж үзээрэй. За. Okay, next. Тавта баба юу гэхээр K-beauty. K-beauty 피부 관리. Солонгосын алдартай нэг зүйлсийн зүйл. Тийш өмнө подкаст бас хэлжсэн сте Gangnam-ч амар гэж юм яриад байсан сте Songyang-га тий. Тэр шиг ерөн солонгосчууд нүрийн талаар амар сайн идгээ. Guys чинжаа сайн. Нэг солонгост ирж байхдаа ингээд зүгээр имлэг очоод би ямар ч байна ингээд зүгээр хоорондоо ярилцаад тэгж болно шүү. Окей. Чи очиж нүрэн? Юу? Пивка. Го. Юм хийж үзээгүй ингэж нүрэндээ. Го. Laser. No. Яг орчуулга их гэж лавжсэн. Орчуулга. Одоо бол миний уг нь манай найзууд ч зөндөө уг нь хийдгүй байсан байхгүй юу? Яг амар хийдэг болсон. Амар хийдэг болсон. Тий. Амар. Хитэрээс нь хийсэн хийхгүй чигнээсээ өөр гинэ. Харин тийм гэсэн. Хийвээ сайн гэ. Ер нь манай найзууд юу хийдэг гэхээр энэний энийгээ ингэж байхгүй болгох. Одоо доотлын энэ унтсан ирүү. Минийх бүр амар гардуулсан ч шүү дээ. Харин тэр нь амар мэдгэт юм байлээ. Байхгүй чигнээс мэдгэт. Тэрийг ингэ зүгээр чүсаагаар авна шүү дээ тий. Тэгээд ингээл 7 хоног жоох ингэж бүдүүн байж байгаа л ингэ шууд энэ гэл байхгүй болчихно. Амар гоё байхгүй. Заавал турах хэрэггүй болцсон байхгүй одоо тий. Тэгээд энийг амар зөндөө хийдэг. Тэгээд Ulcera Modona гэдэг хоёрыг амар зөндөө хийдэг. Моделны хүмүүс бас энийг хийгээрэй гэж болцсон. Лейзер ахгүй юу? Тэр нэг амар олон зүйтэй ингээд тариа гарцал лейзер. Тэр тариа шиг юм ингээд зүйт ингээд амар олон тарьдаг заяа. Чиг шил өгдөг гэнэ яасан. Нэр нь юу? Нэрийг санахгүй байна. Нэр айгуугаа те. Айгуугаа те. Тэгээ ингээд тариусны дараа ингээд биржсэн ингээд нөгөө биржсэн гараа. Тэр нэг хэдоны гайг болчихдог гэсэн. Тим ерөө хийж үзээрэй. Тэгээ тийм амар үнэтэйш биш. Чи амар шиг үнэтэйш биш. Монгол орчуулагч нартай газар зөндөө алцсан. Зөндөө олчих юм чинь. Ер нь Ulcera Modona гэдэг юмыг ингэж анхаарал хараад үзээрэй. Эсвэл бол заавал пивка нэртэй пивкач биш гэсэн. Би зүгээр гэрээ ойрхоо энгийн имлэг биш. Пивк халын шап. За явчихсан ахгүй юу? Тэгээ тэр нь юу гэхээр нэг удаа ингэж авна гэвэл миний нүүрэн дотор ингэж байгаа энэ ингэж хармаар те blackhead батгах шах эсвэл энд би нэг жоохон улаацсан юмнуудыг бүгдийг нь шахаж өгнө. За тэгэхээр ингэж тийм байхгүй болгоод тэрний дараа гой маск пэг тэрний дараа ингэж улаа ингэж мүснэр. Тэгээ ер нь бол батгах шахаад нүүрний арсны цэвэрлэгээ хийж өгөөл тийм сэтчиг юм байна. Аим массаж хийж өгөөл нэг удаа авахд тийм ингэж бүх сетер ингэж хийж өгдөг гэлээ. За. Тэгээ тэр чинь тийм үнэтэй биш. Ойролцоогоор хэдтэй ах уу? Би хэлээ. Ер нь 50,000-аас 10,000 хэлэхгүй. 10,000-ны дунд гэвэл гоё юм дээ. Гош зүгээр штэ. 50,000 гэвэл юм таа. Тэгээ нэг удаа очивол ер нь чигнээс нүүр бүгдийг ингэж хийж өгдөг болоод аим гоё байхгүй. Тэгээ тэрийг сайн хараад очих хэвээр ер нь. Чуан. Нэг удаа явж өгдөг юм зү. Тэгээ амар ингэж миний нүр улаагаад байна. Ингээд халуун дулаад шүү дээ. Амар улаагаал энэ минь ингэж улаад шүү дээ. Тэр үед ч гэсэн ингэж очивол амар сайн ингэж массаж хийж өгөөл. Хүүтнэр ингэж тавьж өгөөл. Хөөдөн чин тавьж маск дээр тавьж өгөөл. Тэгэл нэг цаг зүгээр ингэж гоё хөвтчихэл нуур гоё бол чучаана. Тийм чи солонгос тийм зөндөө байдаг шүү guys. Тэрэлээ дүүс солонгос тайхта тий? Заавал тийм нөгөө нэг арьсны тийм имчилгээ имчилгээ биш.
гоо сайхны дэлгүүр эднэр ч гэсэндээ айгүй их байгаа штэ. KBT эднэр зардаг дэлгүүрүүд байна. Тэнгүүтээ нөгөө нэг сонсоо дээрээ том Оливион гэднэр байна. Сонсож амар Тий. том Оливион Тэр тойсон шүү. чинь тэгээ дотроо нөгөө нэг бас арьсаа шинжлүүлж болдог тиймэрхүү аппарат шимнүүд өнгөө хийд юм билээ штэ. Бас хийдэг юм байдаг байлээ тий. Нэрээ цагаар ажиллах юм бэлээ. Хэрвээ аялаа явж байгаа хүмүүс байвал ингээ ёо ингээд үзэж байгаа тийш. арьсныхаа юу мөг шалгуулдаг ч юм уу. Тийм чи сонс Оливион ч нэг удаа очиж үзлээ. Дажгүй юм байлаа. Дажгүй. Тийм Солонгосын KBT. Дараа нь тэгээд K-beauty-ний product 제품 mix-с та нарт дараа хэлье. Юу зөндөө өөрсдөө хэрэглэдэг ч юм уу тийм. Мемо ээ. Тимч дэмжээрэй заяа. Бити уурлаарай заяа. Уурч болохгүй шүү. Тэр Майкл зүгээр болчиход боссон ч тэгээд болчих гоо. Тийм штэ тий. 6 지하상가. You know 지하상가? 동대문 쇼핑 지하상가. метроны бодол доторх. Метроны бодол доторх юм аа. Газар доорх худалдааны төв. газар доорх худалдааны төв. 좋아, 그거야. хамгийн том нь 뭐야? 고속터미널이야. 어. 고속터미널이야. Тэр гэхдээ бүр амар том. амар том. Би бол яваг амар удаж байна. Энэ дээр байдаг. Bus terminal дээр байдаг. Тэр амар. Би тэрний нэг талыг нь л явахад баг цаг болдог. Чинээс чинь хоёр тал руугаа ингээ үргэлжилсэн байхгүй юу? өдөржингөө зүгээр явах хэрэгтэй. Дээрээ бүр ихтлгүүр мэлгүүртэй. Тийшээ хизээ очижсэн. Өмнө нь анх харчид амар их явж исэн. Тин дотор нэг лангуу байд юм аа. Өмднүүд джинс өмднүүд амар хямдхан зардаг лангуу. Нэг нь 10,000. Тийш дээ. Тэндээ хямдхан зөндөө байд юм бэлээ. Тэндээс хувц амар их авдаг байсан. Би ч аль дээр амар зөндөө авч исэн. Тэ? Хямдхан. Тэрсэн чи тэр өмнө Пакистаны видео дээр чи бас Prime юу гэсэн лээ. Тийм нөгөө нэг vintage Тэр ч бас косог том нь бол байсан. Би харсан. Амар том юм байлээ. Амар том. Зөндөө зарж илээ. Ер нь нэг удаа очиод үз. Амар өөр. Дээрээс нь халуунч биш. Ягаад гэвэл газар доор гоё сэрүүхөө гоё юм уунгаа ингээ харж болно. Бас чадвал карт биш кэшээр явах хэрэгтэй. Чадвал бэлэн мөнгөөр байвал илүү дуртай хүлээж аван тэр хүмүүс. Яг нөгөө дискаунт эдгээр жоохон зоочлуулад өгөөч гэвэл бас хийж өгөн бэлэн мөнгөөр тэгж хямдруулж өгдөг хүмүүс айгүй хэдэг учраас хэрвээ та нар шопинг хийгээ явж ивэл одоо тэр Мьондон зэндон ч юм бол тэгэл угаасаа байдаг газар штэ тийм жоохон өөр ийм газараар явж үзээрэй. Гэтэ Мьондоны доор ч гэсэндээ тийм газар дор худалдааны төв байд штэ. Байд юм бэлээ. 근데 ер нь хамгийн нэртэй нь бол косог том нь болохгүй тийм. Тэр бос терминалын доор байдаг юм бол нэг удаа яваад үзээрэй гэж бодож чинь. Тэрнээс гадна одоо энэ 남대문, 둔대문 дээр бас байгаа. 진짜 뭐 있어? Гэтэ тэр бол их гоё юм байхгүй л дээ. Тэр яг хөө зүгээр нөгөө нэг гэр ахын бараа хүүхдийн хувцас дээр айгуу гэдэг юм билээ. 남대문 дээр хүүхдтэй хүмүүс байвал хүүхдийн хувцас тэгээд нэг ор хүнжлийн даавуу хүнжил эднэр зардаг газар болохоор 둔대문, 남대문 эднэрээ газар дор байдаг худалдааны төлөв бол дажгүй юм санагцсан. Гэхдээ тэр ч бол Тунгдэмүний доотлж ингэж зөндөө байдаг ч гэсэн зөвөр энэ нэг давхрын ингэж зөв гадуурчсан амар зөндөө байдаг. Тэгээ юм зардаг хүүхдийн хувц юм уу, ибэл гэрийн ингэж юмнууд бүгдээрээ энэ Тунгдэмүнд бол ингэж нэртэй газар зөндөө байдаг болоо заавал ингэж чиа сангаа гэх хэрэггүй л байгаа байхгүй юу? Тийм. Ер нь бол тэгээ чиа сангаа гэх юм бол заавал косог томын бол чуйгаа. Тэг хямдхан юм чаа зөв ингэж хувц өмд зөвл хувц ингээ хувц амаар ингээл тийш очоод нэг харуул. Good. Next. 고궁 야간 개장. одоо ордон хүн гэж биднээс хүн ордон хааны ордон эднэр байгаа шүү дээ. Амар зөндөө эдээс толгоос хааны ордны шүн орой гэрэлтүүлэгтэй байхад очих. Манайхан ч нөгөө хааны ордонд өглөө эрт очоод нөгөө хамбуг окей өмсч болж байна. Гадаад хүмүүс амар зөндөө тэгтэй байхгүй юу? Өглөө айгүй хүмүүс очиж шүү дээ өдөр битүү үнтэй зураг авахулж болдгоо. Тэгээд сүүлд болохоор нөгөө тийм хааны ордон эднэр дээр одоо night show шиг орой ингээд очино. Тэнгүүд ингээд хааны ордон өөртөө ингээд гэрэлтүүлэх айгүй гоё байхгүй юу? Яг тийм хэдэн хоног тийм хийдэг заяа. Хэдэн хоног гоё дулаахан байхад. Тэг яг тэрийг нь харуулад орой бас очоод тийм хамбогтай зураг авахулал зүгээр хүм нэгт баг байна. Хоёрт бас арай өөр нэг тийм мэдрэмжийг төрүүлэх байх гэж та нар бодож байна.
Өглөөч нэг удаа очиж үзээ. Оройч Тийм. бид хоёрыг хийсэн Тийм. Яган гэжан гэдэг юм дээр ингэ заавал хийгээд Аха, үзээрэй. аха. Тэр амар гоё юм байлээ. Би бол нэг ч удаа явж үзээгүй байхгүй юу? Би Явж үзсэн. яг хааны ордон л нь бол биш орж үзээгүй юм. Юу? Тэр нөгөө нэг ерөнхийлөгчийн байр шиг юм байгаад ч тийм. Хааны ордоос цаашаа байдаг ч байдгүй лээ. Цоонгаад ээ. Тийшээ бол тийм шүний юутай л явдаг биш. Тийм үү? Шүн онгоодог тийм юм. Тийм ч хийдэг гинэ guys. Заяа. Тийм чинь яваад үзээрэй. Окей. Окей. Тэгээ Камбуггүй дээр чинь бас нэг тийм лай чоу шиг юмнууд орой бас идэх болсон юм байна. Тийш. Тэр бас айгүй гоё юм биш шүү. Тэг заримдаа тэгэл хагас бүтэн сая дээр ч бас ингээл амар нэг шоу зөндөө хийд юм бэлээ. Өглөө нь бас тийм ингээ бүсэн аль дээр хувцсмал тий нөгөө яг нөгөө нэг ажилчид нь ингээ хаалган дээрээ дээр үе хувцсмал тий. Тэнд явж илээ. Тэг Камбуггүй явж байгаа бол Камбуггүйний урдталд ингээд айгүй урт зам байдэн штэ. Тэн дээр ингээд нөгөө нэг 7 нэг болон book week ч үлээ одоо ингээд ном уншиж суудаг юм бодин нэтер хийсэн. Тийм бай. Тэгээд эндээс ингээд номнууд байршуулсан. Тэрийг нь уншаад ингээд жоохон амардаг. Чилийн идэх. Зүгээр гадуур guys. Зүгээр гадуурыг тэр чангадаггүй. Тий. Камбуггүй яг зүгээр уртл зам явдаг. Замнууд ингээд яг хажууд амар зам байдаг. Заал гэхүү тий. Заал шиг тийм зам дээр зүгээр бүгдээрээ ингээд суудал дээр суугаал ном уншаа. Тийм жижигэн бодонгоо тавьсан. Тэгээд ном унш суудаг заяа. Амар хөөрхөн билээ. Тэгээд тэр 7-ны нэг өдөр болохоор орой movie night гэж идэм байлээ. Амар том юм screen дээр дээр үе нэг тийм гоё юм зурглалтай кинонууд ингээд оруулдаг. Тэрийг нь ингээд одоо booking хийж очиж суугаад ингээд үздэг. Хойно нь болохоор Камбуггүй өөрөө харагдчих. Хийж үзээрэй. Явж үзээрэй заяа. Чигнээсээ тий. Тэрээс гоё юм байл. Би одоохондоо явж үзээгүй яг харсан. Харсан би амар зөндөө харсан. Би явж байхдаа ч харсан. Тэг ийм нарын шууд амар 100 биш 100-ны өмнө бол ийм зөндөө юм шиг лээ. Тэр чи гол нь нөгөө нэг яг 7 7-оос хойш нар яг жаргаж байхад эхэлж байгаа болохоор амар халууч биш. Тийм ерөөсөй байхгүй тэр чинь амар гоё цагаар. Яг тэгээ тэрэндээс ингээд номны тэрнээс хажуу тийш явуул чонгээ чон. Тэрийг бас харсан. Чонгээ чон. Когисодод ном уушдаг тийм биш тий. Тийм. Одоо чон дотор монголоор нөгөө сэлбийн туулын гол мол гэд бид тийм. Манайх Монгол тэрийг тгий янзлах гоё юм тий. Чи мэдгүй хаа. Би мэдгүй шүү. Байд юм уу? Хотын төвд байдаг одоо сэлб гол гэ урсдаг байхгүй тэр хэсгээр чинь. Яг чонгийн шиг уулна тийм зориултай байхгүй юу? Тэгээд солонгос ч болохоор тэрэн дээрээ ингээд сандал бас идэр тавьчаа. Амар хөөрхөн. Би саахад харсан. Хэдэн оны өмнө харсан. Зүгээр тэрнгээр алхаал явжсэн чи хүмүүс амар зөндөө сууцсан байсан. Тэгээ тийм ном уншдаг өдөр гинэ. Тэгээ хажуу талд нь хөөрхөн номнууд зөндөө тавьсан. Тэгээ зөндөө ингээд тавьсан. Тэгээ хүмүүс үгээр л гоё суудал нь бас айд юм чи. Хамаагүй суудал гарвал тэр суудалд нь суугаал хитэн цаг ном уншаал хийгээл арх бол ууж болохгүй. Тэрс тоо гоё байсан. Okay, next. 7 дахь 포장마차. 헤이. 포장마차. 포장마차 뭐라고 설명해? 늘 포장마차 гэхгүй. 포장마차 гэдэг үг яагалах. Солонгосын 포장마차. Тийм. Гинэ. Окей. Солонгосын 포장마차. Рамн дээр гардаг улаан майхан. 맞아, улаан майхан. 근데 одоо бол 포장마차 гэхгүй штэ. Guys, 포장마차 жоохон old word болсон заяа. Одоо бол 야장. 야장 гэдэг шүү. 야장. Тэгээ найзуудтай ингэж солонгосоор хэлэгдэжсэн. Яжан, 우리 야장할래? 야장 хийх үү гэдэг чинь гадуур суугаад ингэж хоол идэж уух уу гэсэн юмыг тийм маягаар ярьж байгаа байхгүй юу? Тэгээ зөндөө хэлдэг. 포장마차 갈래? 아저씨야. 완전 아저씨야. 오케이. тийм чи 야장. Чи 야장 дуртай юу? гоё штэ. Чи дургүй. Тий. Нэг дуртай ч штэ. Амар дуртай. Яагаад дуртай? За яраарай. Яг ингэж гадуур халуун биш, гоё яхад ингээ гадаач биш, дотоорч биш тийм ингээ суудлаад ш. Бэлтцсэн ингээ те. Майхантай л майхан шиг байдаг. Тэгээ яг тийм ингээ тэр яг солонгосын vibe. Тэгээ тийм зарж байгаа хоолнууд нь яг солонгосын жоох ингээ амархан, амттай. 예를 들어 example 두부김치. За. 두부김치. 두부김치. Би дургу. 아니야, 두부김치. 잔치국수. 너 шилдэг шилдэг. эсвэл 곱창, эсвэл 전. ерөн бүгдээрээ 소주 안주. 소주тэй хамт ингэж
ууж тогломоор. Ер нь бол сүүжүү уунга хоол идэхийг хүсчихвэл та нар Зүгээр л хоол гэж. яажаа шүү. Зүгээр л хоол идэх явж байгаа биш л ахгүй. Тий. Бүгдээрээ жоохон тоол идэ ингээ арх хуух гад очиж байгаа газар Аха. болоод хамгийн нэртэй газар. За хамгийн эхлээд тэр түммүү. Түммүү учраас амар хөөр ингэж гад яажаа хийдэг газар амар зөндөө байт юм байна. Би бол зөндөө очиж үзег үл тээ. Ингээд тэнд ингэж хувц хараанг ингэж ингээл явна шүү дээ тий. Явж байхдаа ингээд харвал бас эд юм байлээ хөөр. Тэг бүгдээрээ ингээд амар альнэрийн солонгосын шиг та. Бүгдээрээ жоохон тийм эсвэл хосонра гэл. Тий нөгөө нэг чүнгнөө самгагийн нэг. Чүнгнөөгийн тэл сосонра гэл гээд сосонрагийн зам гэж яддаг аахгүй амар хөөрхөн. Машин зөндөө машин явдггүй зам бах. Миний бодлоор тий. Тийм бах. Тэг тийм зүгээр ингэж гадаа юм уу мэдгүй англ эмяаги пак анзаарч байгаа. Гадаа яг хоолны газар дотор суух биш ингээд гадаа ингээд цаг агаар гоё ялцсан байхад яг тэр гадаа нь суудаг юм ширээс суудаг юм газрууд. Тэг суудлан л байдаг. Тийм. Тэр суудлаа суунгаа вайнтай хоол паста иддэг газар ч сайн. Тэг пицца эсвэл тако эсвэл те аим зөндөө ингэж гадар суунгаа юм уу мэддэг тийм зөндөө байдаг. Тэгээд чүнгнүүга юм нэ яажаа. Чүнгнүү самгаач хамгийн. Чүнгнүү самгаач хамгийн нэртэй ахгүй. Чүнгнүү самгаа заавал явж үзээрэй. Эмэр хоёулангийн фэйлог миний тэр фэйлог дээр бас гарсан шүү дээ. Хоёул ам зүг. Тийм. Тэр өстой яажгүй. Хоолны газар. Орой гоё шүнжэнгөө хийн гоё гадуур аим гоё тэ сэрүүхэн байж тээ. Тэгтээ зүгээр ингээл мэгчүүтэй юм уу суужуутай ингээл захиалал. Ер нь бол амар амттай биш. Гэхдээ яг байдаг юмнууд л гэхдээ нэг тийм харин тийм байдаг юмнууд да. Одоо ингээд тэр орчин үүсэж байгаа тийм. Яг тэрийн солонгосын vibe байхгүй юу? Тийм. Та нар драм дээр ингээд нэг тийм газрууд байдэн штэ. Байдэн штэ. Би ч гэсэн ингээд сууж хоол идэж ингэж үзэх юмсан. Яг тийм бодож байвал яваарэ. Тэгнээс гоё шүү. Би бол зөндөө яг ингэж дулаахан болсны дараа хідүүд явж исэн, чугнууд явж исэн, сонснороо гэлчээс явж исэн. Шиндаач ер нь өөр газар байхгүй шүү дээ тий. Дээрээс нь guys би сонсоод амар зөндөө ажиллаж исэн шүү дээ тий. Сонсоод бас амар байсан. Би мдээгүй. Харин мдээгүй. Яг метрогийн хажуу талд байд юм байлээ. Гадуур суугаад чимээ. Yes, чикинтэй ингээд окей, хэлэхгүй байх. Заавал хийж. Энийг заавал очиж үзэн шүү дээ. Заавал очиж үзээд хэлээрээ очсноо заяа. Яаж хэлэх вэ? Юу, комент бичихгүй юу? Комент бичихгүй юу? Эсвэл инстаграмаар хэлчихэ штэ. Тэ? Заавал яваарэ. Яачаа чинь 최고야, 여러분. 8 등산. 뭐야, 등산? Ууланд аврах. Ууланд авах. Ууланд гарах. Солонгосын тэр судалгаагаар 170% нь уул гэсэн. Нэрээ. Одоо ч яг өөрчлөгдөв. Наваг жилийн 2 жилийн өмнө сургуулийн явахад багш нар тэгж ярьдаг. Тийш. Мажаа. Солонгосын 170% нь уулаа. Уул айгүй ихтэй. Энэ соол дотор ч бас аим зөндөө уулаастай. Тийм. Тэгээд манай сургуулийн дээр солонгос сургуулийн дээр хүүхдүүд байвал хэлэлтэй кампус чинь ууланд байдаг хүүхдүүд байна уу? Гэрчин ууланд байдаг хүмүүс байна уу? Тийш. Жоо тийм. Яг уужаас уусан. Яг гэдэг чинь солонгос аим жишгээстэй. Ийм жишгхэн газар ядтаа ингээ уул гэсэн. Бүгд ингээ нийлцэн жишгхэн. Монгол амар том. Тал гоё шүү. Амар том. Яг наа чи ийм гэр байхгүй л байгаа байхгүй тий. Дээш доош ийм гэр байхгүй. Солонгосод амар дээш яваал доош яваал. Тэгээд солонгосчууд тийм учраас амьдралынхаа нэг хөвшил болсон гэх юм уу 7 хоногт бол ууланд гардаг хүмүүс айгүй амархаа өдрөөр өвөө эмээнэр ууланд гардаг өвөө эмээр байна. Өвөө эмээ гэлтгүй залуучууд ч гэсэндээ өөрсдөө ууланд явдаг болсон. Тэгээ уул болгон өөрийн онцлогтой байна. Өөр байдаг тий. Хөл нүцгэн явдаг уулч байна. Юу тийм үү. Ямар амар юм. Тэгээд хад мадтай уулууд байна. Скол шат матар хийсэн тийм тойруулсан уулууд ч байна. Чи зөндөө явж ирсэн үү? Би нэг хэсэг ууланд амирх гардаг байсан. Ямар уул хамгийн гоё байсан? Хамгийн одоо Сөүл дотроо намхан өндөр биш штэ. Намхан тэгээ жоохон ингээ хөлсөө гарахыг хүсэж байгаа, ууланд гарахыг хүсэж байгаа залуучууд байвал гэдэг байхгүй. Байвал Инвансан гэдэг
Гинван сан. Тий. Кёмбукгун Кёмбукгун дээр буугаад нэг 20 минут 30 минут алхах юм бол баг очиж заяа. Хаах яг Соулын голд байт юм биш тий? Тий, тэгээ нэг өндөр биш. Мм. Уулан дээр гараад Мм. намсан харагдана. Мгм. Дээрээс нь орой жоохон ягьян эдэр харахыг хүсч ивэл бас тийш очивол одоо сөүлийн юм шөнийн Орой бас явж болт юм уу? явдаг амар хэд юм лээ. Тийм үү. Зарим газар нь бол бас олгүй ахгүй 6 Тий, цагаас орой орой гэж тийм. болохгүй гэж тэгдэг ах. Тэр Инван сан бол дайггүй амар өндөр бод лайн 7 дээр идэж үлээ. Юмман сан, Ачаа сан. Югмаасаа наачаасан. Энэ хоёр ч хоорондоо ингээд Лайн үйлчлсэн байдаг Тийм үү, тийм үү, мэдгүй. Эхлээд Ачаа сан байж Юмман сан жив. Тэр гэхдээ бас нэг амар тийм огцом өндөр ш нөгөө нэг юм дундаж юм өндөрлөгтэйгээр ингээд зүгээр ингээд алхаж явхад амар яг уул нь гарч байгаа ш зүгээр ингээд салхилаад алхаж байгаа юм шиг мэдрэмж. Окей. Тийш бас явж үзээрэй те. Тэнгүүтээ чамшилын бас нэг болоод юм аа. Би нэрээ сайн санахгүй байна. Чамшил часаад юм уу? Хаах тийм үү. Тийм Туван бол сан тэгээд- гэж мэдгүй Туван сан. Туван сан. Танаа гэрийн дэд үү? Дээр тал байдаг. Би бол Туван санд амин зөндөө явж байгаа. Манай гэрийн тэл биш. Вижүүгээ. Үйжонгбогийн тал байдаг. Зүг. Тэр ч амар хэцүү биш. Би аль дээр тэнд хідүүд явж байсан. Наа бай. Тийш очиод ер нь гоё юм нь юу гэвэл идэх юм нь амар гоё байсан. Яг ингэ дээш яваад яаж байгаа газар дандаа л идэгтэй толботол юм байна. тийм шүү дээ. За найзуудтай бол заавал ингэ явах юм нь кимбаб, ламён Тийм. бэлдээд явдаг найзуудтай байсан. Ууланд гарна гэдэг чинь ууланд гарах биш байхгүй юу? Биш байхгүй юу? Идэх байхгүй юу? Амттай идэх газрыг хайж байгаа байхгүй юу те? За Тэр өгсөж гарангуудаа уулын орой дээр иддэг гоймон кимбаб ямар гоё гэж бодож байна. ямар гоё гэж бодчих. Вау. Тэр нь Korea vibe. Тийш. Амар ажаа шидэ. Ани. Тэгснэ бууж ирээ заяа. Бууж ирээд эхлэн дахиад макколитэй. чон. Яа. Тэг тэрийг зөв макколи чон идэ ингээ хажуу талд бол кэгү гэдэг нэр байгаа байсан. Гой гадуур суугаад. Гой гадуур суугаад. Аха. Уулын гадуур суугаад гой. Яг дуутал буусны дараа чон, макколи, күксү. Тэгээ нөгөө нэг манайхан ч ууланд гарна гэж тэнгүүд. Уул руу яаж явах юм? Машин унаа байхгүй гэж бодож ш магадгүй. Нөө. Энд чи бүгд бүх юм метрогоор яваад очиж байна. Эерхо юу яриад байна. Туван сан ч яг Туван сан явг гэж байдаг. Тий. Тэгээ Туван сан явг дээр буугаад 5 минут дээр шууд гэлгүй өсөөл. Тий. Тэгээ тэр биш бас би кэгү. Тэгээ юу хөө. Горх. Гол ч амар. Горх. Гол зүгээр заавал ингэ уул гарах биш. Гол ингэж тоглохоор найзуутай бас зөндөө явж байсан. Тэгээ сан дотор яадаг гол байдаг шүү дээ. Бас тэнд ингэ тоглоонго пикник шиг юм идэнгээ. Тэгж бас зөндөө тоглож байсан. Гол нь аюулгүй байдал шүү. Тий. Явж үзээрэй заяа. Сөүл дотор жоохон тийм байгаль орчинтой газар амармаар байна. Гэх юм бол ууланд гарангаа гол горхоронгоо тэгж явж болж гин. Игон 산, 아차 산, 용마 산, 도봉 산. 오케이. явуул хэлээрэй. Тий. Бид хоёрын видеог хараад явсан шүү гэвэл бид хоёр бүр гоё болоо тэгээ бүр гоё пакэс дараад байдсан шүү заяа. Хамгийн сүүл зүгээр л яваад үзээрэй гэсэн жоохон габеун юм яри. Юу гэхээр метрогоор хайшаач ингэ юу явж олдсон шүү заяа. Хол дайсан ч юу явж олдог. Тэрний хамгийн нэгт нь бол Инчон. Тий. Инчон руу нөгөө нэг Куан лайн гэж тэ нөгөө нэг онгоцны нисэх ордог хэсэг рүү явж агаад хамгийн ойрхон далаа үзэх балцаатай. Инчон ч. Тий. Амархан зүгээр та нар яг Инчоны нисэх буудлын дээр буугаад 3 давхраас тэр гейт 7 байдаг баха. Тэндээс 300 эдж жилээ тийм автобус суух юм болоод Ирванли гэдэг нэг тийм далаад хэсэгт очиж үзэж болно. Тэнд айгүй гой кофе шоп бидэртэй. Ирванлид очил бас хийх юм зөндөө шүү. Хийх юм зөндөө. Тэгээ Соулдаас ч бас энэ зүгээр энэ Чонгруу энэ хаан Түндэвний талаас ч зүгээр метроор нэг цаг явуул шууд Инчоны Ирванли руу шууд явж байгаа. Тэгээ далаа хараангаа гой тоглоонго тэр бас парк байгаа. 월미도 гэсэл үү? Паркны нэр чинь. Парк, том парк ч сайгаа. Эсвэл Chinatown ч сайгаа. Нэг өдөр очиод тий. Нэг 2 өдөр очсон ч юу зүгээр. Тэгээ метроор явж болно. Тэр биш өөр Everland. Ёнгийн талд. Тэрс метроор шууд явждаг заяа. Everland ороод тоглоом тоглож болж байна. Ер нь метроор тийм ингээ соол дотор зөндөө ингэж хамаагүй хол явсан. Холайсан ч ер нь бүгд нэг цаг. Тий. Гэхдээ нэг цаг. 2 цаг. Тиймэрхүү газруудаар явж болж байна.
ганцхан сөүл дотроо ингээд амар юм байшингуудын дунд биш гэсэн үг гоо чи ингээд Тийш. өөр газар л явъя гэх юм бол тэгэж явж үзэж болж байна. Инчонэн, Эверлендэн, өөр Капён. Капён гэдэг чинь glamping амар зөндөө гэдэг газар ахгүй юу? Тэр нь тэгээд амар сан дотор. Сан яг Соулийн city биш. Сан маань зөндөө байдаг газар ч бол Капён шүү. Капёнд очоод кемпинг нөгөө майхантай аялал маялал хийж болох юм шүү дээ тий. Махцах шарж идэж мэдээд орой сайхан сууж муугаад. Тэрүүгээр амьдэртэй газар ч бол Капён ахгүй. Капён эсвэл бол Янпён жишээдэг. Тэгээ бид хоёрын ер нь бол дээд сургууль сурж байгаа хүүхдүүд бол бүгдээрээ мэддэг газар. Яг тэгвэл дээд сургууль сурахад бол MT гээд нэг хоногоор ингэж бүгдээрээ хамт ингэж явдаг ахгүй юу? Анх сургууль эхлэхэд тий. Тэгтээ Тэсонгнид заавал буун Тэсонгны гэдэг ёг гэдэг. Капёнгийн ёгийн нэр нь ахгүй юу? Заавал Тэсонгнид бод. Мэгрэн ч юм уу. Заавал Тэсонгнид дээр буугаад тэндээс жоохон алхаад пеншн руу алхаж яваал. Тэгээд тэндээс ингээл тоглоод эхэлдэг гэсэн ахгүй юу? Хэдэн оны өмнө ч бас би тэр намын сум явсан шүү дээ тий. Тэгэхэд тэр чинь Капёнгийн хажуу талд юм байлээ. Тий. Тэгсэн чинь ингээ машинаар манаас явжсэн чинь тэнд яг таксинд Тэсонгнидээс ингэж алхаад явж байгаа байхгүй юу? Кио. Намын сум ч гэсэндээ хүмүүс нэр явж үзүүл зүгээр юм биш тий. Тийш шүү. Тэр нөө өвлийн харин доо биш ээ. Өвлийн ямар юм гэдэг. Дээр үе Кёулёнга. Тий. Манай ээж нь дуртай гэдэг. Кёулёнга чи намын сум юм байт юм уу те? Тий. Тэнд авсан байхгүй юу? Тэгээ намын сум бас явж үзэж болох юм биш тийш нэрээ. Тийш. Намын сум дотор амар гоё юм лээ. Тэр Туки муу Пунгван. Тий. Амар ингээд тэр чи завин дээр сууж очиж байгаа сте. Тий. Тэгээ завин дээр суугаад зүгээр 10 минутын дотор явчихсан байлээ. Тий. Амар тэрээс айгуу гоё. Тэрний хажууд бас юу гэдэг вэ? Намын самын наан. Тэр Пари маавар биш ээ. Капён, Итали маавар. Юу хөө? Капён, юу гэдэг лээ? Пути маавар? Тий. Мажа пути юу? Солонгос дотор өөр орн руу явмаар байна. Хэрэггүй. Өөр юу? Харнараа. Солонгос 잘 좋아야지. Тэрний Франц юм уу? Очоод яг Франц ингээд жижигхэн юм хотгон шиг тийм газар. Чи явж ирсэн юм уу? Тий. Ганцаар явжсэн. Тэгээ юм ганцаараа юу? Итали шиг бас ингээд янзалсан ингээд амар том юм хотгон гэхдээ ингээд яг тэр орныг ингээд харуулсан тийм юмнууд зарж мардаг байдаг байшин. Тэгээ ингээд харангуут ингээд нэг жижигхэн Парисын жижигхэн хот ийм юунд хөдөө очсон юм шиг харагддаг. Окей. Намын самын бүди очоогүй тийм. Окей. Бүди маа. Дараа цаг агуул явж үзээрэй заяа guys. Ер нь тэг өнөөдрийн жүжиг чи ингээл дуусаа. Иймэрхүү. Солонгост ирсэн бол хаашаа явах хэвээр мэдгүй хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Яг л Солонгосын талаар мэдгүй хүмүүс зөндөө байдаг тий. Миний хоёулынгийн видеог хараад явж үзээрэй. Тий. Аль болох хаягнуудын оруулахыг хичээе. Тэгээ өнөөдрийн бит хоёрын авсан бичлэгийн майк зай дажгүй сонсогдсон гэж найдаад дажгүй сонсогдоогоо уушлаарай. Дажгүй явбал бас бичээд өгөөрэй дажгүй. Тэгээд манайхан амар ингээд амар юм ингээд яг ингээд байк гэдэр асуудалтайгаа комментэр бичиж болно л да. Гэхдээ ингээд бит хоёр ингээд бас бит хоёроос юу сонсмаар тэрийг бас бичлээ та. Харин тийм та нар ямар муухай ингээд те мууг л бичээд ах юм. Юу сонсмоор байгаа бишгүй. Ингээд гоё ямар сэдв сонсмоор байна. Яг юуг мэдмээр энэ тэрийг жоохон бичмэл бит хоёроос тэрийг чинь судлаа тааж үзэж агаад тэр талаар бас ярьж болж байна. Би тэр бодоол байна. Vlog-ийн маягаар ингээд Солонгосын дотор явангаа бас видео дарыг гэж бас бодож байна. Эсвэл чигнээс podcast заавал Солонгос биш үү те. Зөв хоёулоо ингээд нэг юмны талаар бодож байгаа юмнуудаа ингэж ярьсан ч болно. Чи сая хэлсэн хүнний талаар ч юм уу те. Тийм маягаар ч ерөө хамаагүй видео дарах гэж байна. Тийм байна. Өнөөдрийн подкаст нэг имерхүү байлаа. Та нар Солонгост хэрвээ амьдардаг, Солонгост ирэх гэж байгаа хүн байвал бид хоёрын ярьсан юмнуудыг харж агаад яваарай. Окей. Thank you guys. Bye. Маргааш уулзцай. Bye.